Дэсетийн түргэн тусламжийн тосон түрхлэг. Таны бяцхан үрс живх зүүснээс үүдээд захтнаатай улаан тууралттай болж арьсан нурж тавгүйхэн байна уу? Тэгвэл одооноос Дэсетийн түргэн тусламжийн тосон түрхлэгийг хэрэглэнэ. Дэсетийн тос нь Америкийн хүүхдийн эмч нарын номер 1 санал болгодог арьсны улайлт түлэгдэлт захтнаа арьсны нуралтаас хамгаалах бүтээгдэхүүн юм. Дэсетийн тосон түрхлэг нь хүүхдэд живх удаан хугацаагаар өмсүүлснээс үүсэх арьсны улайлт, түлэгдэлт, захтналт, нуралтаас хамгаалах тос юм. Хүүхдийг хуурайлсны дараа живх өмсүүлэхийн өмнө хүүхдийн цав орчмын арьсанд түрхэх, мөн суг хүзүү зэрэг амархан нурдаг хэсэгт түрхэж өгснөөр хүүхдийн арьс түлэгдэж, улайж нурахаас өрчлөн сэргийлж, арьсыг тайвшруулна. Нэг үгээр хэлбэл энэхүү дэсетийн хэмээх тосон түрхлэг нь шингэн тайлх гэж ойлгож болно. Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн дэсетийн тосон түрхлэг нь 170 граммаар савлагдсан. Найрлагандаа газрын тос, зуунастын шүүс буюу алой, глицерин, магний сульфат агуулсан ба цайрын эслийн агуулмж нь 13% юм. Хүүхдийн арьсанд тууралт үүсч нурах нь живхний буруу хэрэглээ, живхийг удаан хугацаанд солиогүйгээс мөн тухайн хүүхдийн арьсны онцлогоос гээд янз бүрийн шалтгаанаас үүдсэн байдаг. Нойтон живхтэй удаан байвал арьсны нуралт тууралт нь идэвхчин, эдгэрэлт нь удаан байх учраас та дэсетийн түргэн тусламжийн тосон түрхлэгийг хэрэглэж байгаа тохиолдолд хүүхдийнхээ живхийг ойр ойрхон солих хэрэгтэй. Аавуудч бас хүүхдээ харахтаа дэсетийн түргэн тусламжийн тосон түрхлэгийг охин хүүдээ түрхээд улайсан захтансан арьсыг нь тайвшруулан тайван нойрсуулаарай. Одоо хүүхдийнхээ найрс улайж тууралт үүсэхгүй. Хүүхдийн арьс эрүүл, зөөлөн байж хүүхэд бүр инээн. Дэсетийн түргэн тусламжийн тосон түрхлэг.